Мөнгө хурааж шинэ камер худалдаж авахын тулд би саяхнаас ажлын хажуугаар хүүхэд тасрах болсон юм. Ээжийн маань найзуудын нэг нь надаар амралтын өдрүүдэд хүүхдээ харуулахаар болов. Тэр хурминд оролцохоор хотоос явах болсон тул би тэдний хүүг 5-аас бүтэн сайн хүртэл харахаар боллоо. Би тэднийд очиход хотын захын энгийн л нэг байшин байв. Амралтын хүүгээ харуулахын төлөө их мөнгө төлснө нь намайг гайхшруулж байв. Ээжийн найз хаалгаа нээж намайг дотогш орохыг урилаа. Тэр найрсаг сэтгэл татам эмэгтэй шиг санагдсан. Нүдэрээ инээмсэглэх нь түүнийг маш найрсаг харагдуулна. Бид хэсэг ярилцсны дараа тэр намайг дээд давхар тавиачин миний харах хүүтэй уулзуулсан юм. Би ирээдүйтэй анх удаа уулзахад тэр байдаг л энгийн хүүхэд шиг санагдсан. Ээж нь түүнд ямар нэгэн харшил мэтийн зүйл байхгүй гэж хэлсэн юм. Тэгээд түүнийг өдөрт 3 удаа хоол идүүлж аюулгүй байлгах нь надад асуудал биш байлаа. Ээж нь явсны дараа ирээдүй надаас нуугдаж тоглохыг хүссэн юм. Эдний байшин нь учиргүй хүн төөрхөөр том биш болохоор би зөвшөөрлөө. Удалгүй ирээдүй 20 хүртэл тоолж эхлэв. Би шатаар бууж зочны унтлагын өрөөлөө орлоо. Би тэнд хонох ёстой юм л да. Хаалга нь онгорхой байсан тул би зүгээр л хаалганы ард нь нуугдав. Энэ нь хамгийн сайн нуугдаж болох газар биш байсан ч ирээдүй дөнгөж 5 настай байсан тул түүнийг олохооргүй газар нуугдахыг хүссэнгүй. Түүнийг тоолж дуусмагц нэг давхар руу бууж ирэх түүний зөөлөн алхаа надад сонсогдов. Тэр зочны өрөө эхлэхэд би амьсгалаа дарахын тулд гараараа амаа дарлаа. Тэр өрөөнд орж ирсэн боловч намайг сэтгэлээсээ хайсангүй. Оронд нь тэр хувцсны шүүгээ рүү явлаа. Энэ үед тэр надаас холдон явсан тул би түүний юу хайж байгааг харахын тулд толгоогоо цухуулган харав. Ирээдүй хувцсны шүүгээг онгойлгоод хэсэг ширтлээ. Тэгээд тэр юм ярьж эхлэв. Намайг гараад иргэж дуудаагүй нь тодорхой байлаа. Гарцаагүй тэр тэнд байгаа хэн нэгэнтэй юм ярьж байх шиг байсан. Тэнд гадны хүн байж магадгүй гэсэн бодол толгойд минь эргэлдэж байсан ч түүнийг ярих болгонд нь хинч хариу хэлхийг би сонссонгүй. Бодсноо баталгаажуулахын тулд би нуугдаж байсан газраасаа үсрэн гарч ирээд түүнийг гайхшрууллаа. Ирээдүй инээж би түүнийг болгоомжтой шүүгэнээс гаргаад хаалгыг хаав. Би түүнд жаахан завсралга авъя гэж хэлээд түүнд телевизэр дээр хүүхэлдээ тавьж өгөөд ээж рүү залгалаа. Түүнд болсон явдлыг хэлсэн ч ээж нь огтхонч тоосонгүй. Энэнд санаа зовох хэрэггүй. Ирээдүйгийн төсөөллийн найз цэцгээ гэж байдаг юм. Тэр гэртээ коронагийн хорионд байхдаа бусад хүүхдүүдтэй бараг харьцаагүй болохоор энэ нь хэвийн үзэгдэл. Бид хоёулаа инээлдээд би утсаа салгалаа. Зочны өрөө рүү эргэн харахад ирээдүй тэнд байсангүй. Би нэмсэглэн тэр одоо ч нуугдаж тоглож байгаа гэж бодсон бололтой гэж бодоод түүнийг дуудан эргэн тойрон явлаа. Би зочны өрөө онгорхой байгааг анзаарсан тул чимээгүйхэн хаалгыг онгойлгоод бүү гэж хашгиран түүнийг айлгах гэж оролдов. Гэтэл хариу өгсөнгүй. Би түүнийг хаана байгааг нь шалгахаар цааш алхаж орох гэтэл ардаас нэгэн хоолой гарахад би маш их зочлоо. Би энд байна гэж хэлээд ирээдүй инэв. Би дээд давхарт байсан. Та сонсоогүй мөн? Би таныг утсаар ярьж байхад шууд дээшээ гүйсэн. Эхэндээ би түүнтэй инээлдэж байлаа. Гэвч дараа нь би нэг зүйлийг ухаарсан тул царай цонхилоо. Хэрвээ тэр дээд давхарт байсан юм бол хэн зочны өрөөний хаалгыг нээсэн юм бол? Би өрөөнөөс гарахтаа онгорхой орхисон байх гээд тоолгүй орхилоо. Дараа нь бид түүний тоглоомоор тоглож байгаад орой болж түүнийг оронд нь оруулав. Зочны өрөөнд кино тавиад унтахынхаа өмнө хэсэг суулаа. Гэтэл надад ямар нэгэн зүйл сонсогдов. Удирдлага авч телевизэрнийхээ дууг багасгалаа. Нэг тийм хүүхэд инээж байгаа юм шиг чимээ сонсогдож байв. Би шатаар гарч ирээдүйгийн өрөөний хаалганд жихээ наалаа. Тэр хэн нэгэнтэй дахиад ярилцаж байх шиг сонсогдов. Ээжийнх нь хэлснийг санаад би түүнийг
цэцгээтэй ярьж байгаа байх гэж бодсон. Би хаалгыг зөөлхөн догшиж орж болох хэсгээ асуулаа. Ирээдүй хаалга нээхэд мэдээж тэнд хинч байсангүй. Би түүнийг буцаад орондоо ор гэж хэлсэн ч тэр цамцны хормойноос зуурч дахиад ганцхан удаа тоглоё гэж гуйв. Дахиад ганцхан тоглоход яавал гэж би дотроо бодлоо. Тэгээд би зөвшөөрч тэр дахиад л тоолж эхэлсэн юм. Би буцаад шатар бууж байгаа юм шиг дуу гаргаад чимээгүйхэн үлмий дээрээ явж түүний шүүгээр нь сэмхэн оров. Намайг хаалгыг нь хаахад шүүгэнд маш харанхуй байсан тул жаахан жирхмээр байлаа. Хаалганы завсраар бүдэгхэн гэрэл тусч байсан ч би арай ядан харж байв. Ирээдүй 20 хүртэл тоолж дуусаад "Босноо, би очлоо шүү" гэж хэлэх нь сонсогдов. Тэр үед би мөрөн дээр минь хурц хумстай хүйтэн гар хүрхийг мэдэрсэн. Би хөдөлж чадахгүй хөшчихсөн. Гэтэл тэр гар миний үсийг аргачлуулад шивнэлээ. Би тоглож болох уу? Тэгэхэд би цэцгээг төсөөлийн найз биш юм байна гэдгийг мэдсэн юм.